Дархан сумын 7-р цэцэрлэгийн салбарт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны цуслан цэцэрлэг 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 200 орчим хүүхэд эцэг эхчүүдийг хамруулж байсан бол энэ жил 4 ээлжээр нийт 100 хүүхдийг эцэг эхийн хамтаар сувилахаар төлөвлөжээ. Өртгийн хувьд өмнөх жилүүдээс тарифын нэмэгдэлгүй өдрийн 50,000 төгрөгөөр хүлээн авч байна. Зуны цуслан цэцэрлэгт аутизм, тархины саажилт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 10 хоногийн хугацаанд өдрийн дэглэмийн дагуу хөдөлгөөн засал, хил засал, хөдөлмөр засалч хэрэгжүүлэлт, аялал зугаалга гэсэн хөтөлбөрөөр амрах юм а. За энэ ээлжинд маань онцлог нь юу гэхээр яг аутизмын хүрээний эмгэгтэй 17 хүүхэд, за тархины саажилттай 4 хүүхэд, Дауны синдромтой 1 хүүхэд маань амрагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд маань голцоо одоо яг тэрлүү чиглэсэн сургалт үйл ажиллагаагаа аваад дээрэс нь эцэг эхчүүд маань бас энэ чиглэлээрээ чадахчихнэ гэж ойлгож байна. Тэгээ өнгөрсөн жил төлбөрөөр байгаа 50,000 төгрөгийн төлбөртэй байдаг эцэг эхчүүд маань тэгээ энэ 50,000 төгрөгийн төлбөрөөр хүүхдүүд маань эцэг эхчүүд маань өдрийн 5 хоол унд цагаан эдээ бүхэл зүйлээр хооллоод ингээд явдаг. Ямар нэгэн тийм ашигын байхгүй. Энэ ээлжинд 12 багш ажилчид маань ажиллаж байна. Бүлгийн багш, дээрээс нь хөдөлгөөн засалч, хил засалч, хөдөлмөр засалч гэдэг ингээд 9 жилийн туршлагатай ийм мундаг сэргээн засалч багш нар маань ажиллаж байна. Энэ 3 жилийн хугацаанд энэ зуны цуслан цэцэрлэгт маань манай хамт олон дээрээс маань аймгийн засаг даргын тамгын газар засаг дарга маань маш их анхаарал хандуулж жил болгон л одоо бүтээн байгуулалтуудыг хийдэг. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтуудаараа хүүхдүүдийнхаа эцэг эхчүүдийнхаа 10 хоног амьдрах 5 тухтай орчныг бүрдүүлж ингэж хамт олон маань хичээж ажилладаг. За энэ удаа болохоор багш ажилчдынхаа амьдрах, амрах ийм 5 тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 6 жил хамтарч ажиллаж байгаа Holt International олон улсын байгууллагын 10 сая төгрөгийн санхүүжилтээр том 6 хамтаа иж бүрэн гэрээг авч догчуулж одоо ажилчдаа байрлуулах ийм том ажлыг хийсэн. Монгол Улсын боловсролын тухай хуульд хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг ерхий боловсролын сургуульд тэгш хамруулна гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тусгай сургалт хөтөлбөр орчны хэрэгцээ шаардлага их байна. Хэдий хууль журамд нийцэхгүй ч аймаг орон нутаг эдгээр хүүхдүүд эцэг эхчүүдийн төлөө гарц гаргалгааг олж чадах бүхнээ хийнэ гэж аймгийн засаг дарга аз жаргал мэдгдлээ. Манай Дархан аймгийн энэ 7-р цэцэрлэг бол өөрөө тусгай хэрэгцээд буюу энэ зорилт бүлгийн хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулдаг 21 аймгийн одоо ганцхан цэцэрлэг. Одоо энэ үйл ажиллагааг бол цаашдаа явуулж болохгүй гэдэг шаардлагыг яамны хамт олон бас тавьж байгаа. Тэгээ бид нар бол нэгэнд энэ хэрэгцээ шаардлага эцэг эхчүүдэд хүүхдүүд байгаа учраас энэ үйл ажиллагаагаа таслахгүй явуулна гэдэг ийм зоригтой шийдлэг гаргаа явж байгаа. За энэ одоо хуулийн зохицуултыг хийж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. За одоо бид нар энэ цэцэрлэгийнхаа дэргэд яг тусгай хэрэгцээд хүүхдүүд зориулсан цэцэрлэгийн барилгыг нь одоо барьж ашиглалтанд оруулж энэ жил одоо ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ бас нөгөө хуулийн гарц гаргалгаа нь одоо хүртэл тодорхойгүй байгаа нь үнэхээр хүнд асуудал байгаа гэдгийг илэрхийлж хэлье. За тэгээ энэ хамт олонны одоо энэ хичээл зүтгэл гаргаж энэ тусгай хэрэгцээд хүүхдүүд эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу энэ хүүхдүүдийг тусгаалan одоо барай засал хийж хил засал за бүхий л энэ үйл ажиллагаануудыг явуулснаар хүүхдүүд маань үнэхээр энэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд эрс өөрчлөгдөж өөрчлөлт авчирч гарч байгаа нь бол эцэг эхчүүдийн болон хүүхдүүдийн өнөөдрийн байгаа байдлаас илт харагдаж байгаа. 2 жилийн өмнө 3 жилийн өмнө ийм хүүхд ирсэн. Өнөөдөр дуулаад дууны тэмцээнд төрүүлээд явж байгаа хүүхдүүд хүртэл байна. Бүжиг дуу хийдэг, ярьдаг болсон ийм маш олон хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ бодит амьдрал дээр өөрөө энэ заашгүй шаардлага засал өөрөө хэрэгтэй байна гэдгийг олж харуулж гаргаж байгааг нь тод илэрхийлэл. Тийм учраас бид нар энэ цуслангаа нээсэн 3 жил болж байгаа энэ цусланд маань хүүхдүүд маань эцэгчүүд маань 10 хоногийн хугацаанд энд одоо байрлаад энэ мэргэжлийн багш арга зүйч дээр одоо совлуулаад хүүхдүүд маань эрүүл агаарт одоо амарч байгаа нь бидний хамгийн гол зорилго. Тийм учраас одоо энэ үйл ажиллагааг бид нар ямар ч боломж байхгүйсэн ч заавал хийнэ гэдгээ бас одоо эцэгчүүдэд амлая. Бидэрт одоо энэ хуулийн гарц гаргалгаа байхгүйсэн ч бид нар энийг заавал хүүхдүүдийн төлөө хийх ёстой гэдэг чин нэрмэлзлээр энэ үйл ажиллагаагаа тасалдахгүй явуулах болно гэдгийг илэрхийлж хэлье. Тэгээд бидний энэ цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамрагддаг, зуны сувлийн үйл ажиллагаанд хамрагддаг эцэг эхчүүдэд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Хамгийн гол нь энд одоо зуныхаа цаг завыг зарцуулж хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа 7-р цэцэрлэгийнхаа багш арга зүйч нар бүхий л хүмүүстэй чин сэтгэлээсээ одоо нийт хүүхдүүдийн өмнөөс талархаж явдгаас илэрхийлж хэлье. Тэгээд бүхний хүүхдийн төлөө бид нар хүүхдэд зориулж Зулцгийн гол цуслангийнхаа үйл ажиллагааг 3 хэсэгт хувааж ажиллуулж байгаа. Нэг хэсэг нь энэ тусгай хэрэгцээд хүүхдүүд зориулсан зуны сувил юм аа. Тэгээд одоо энэ үйл ажиллагаагаа бид нар тасралтгүй явуулахын төлөө хичээн чармааж ажиллах болно гэдгийг илэрхийлье. Зулцгийн голын нарсан айн цэвэр агарт байрлах зуны цэцэрлэгт Дархан уул аймаг төдийгүй Сэлэнг, Булган, Улаанбаатар зэрэг бусад аймаг орон нутгаас зорин ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна.